Харж байгаа л миний бие одоо тэр чигтээ чакра гүйж байна. Энэ одоо юу гарч ба. Алчлаа. Синга амжилттай болчихсон. Алгаа захив. Пак. За guys, өнөөдрийн бичлэгээр юу гэж байгаа гэхээр Наруто дээр гардаг Расинганы хийж сурах болно. Хамт дуурай. Тэр төлөвлөгөө юм байна. Нэгдүгээрт эхлээд би дасгал хийж өөрийнхөө чакраг идэвхжүүлж чакрага удирдах сурна. Хоёрдугаарт Расинганы хийхийн тулд би сүдрэ хөвлөгөө техникийг эхлээд сурах хэрэгтэй. Буюу Кагабун шинэн ножицуг сурна гэсэн үг. За гуравдугаар шатнд нь болохоор Расингана хувьласан сүдрийн клонтойгоо цуг хамт хийж үснэ гэсэн үг. За авчаас ихний шат болох чакрага чөлөөлөх үе маань амжилттай боллоо. Та нар харж байгаа л миний бие тэр чигтээ чакра гүйж байна. Баруун гарталтаа бүх чакрага төвлөрүүлээд айдол миний одоогаар хамгийн их чадчих байгаа. Чакраны бөмбөг байна. Алдчихлаа. За ятгаа шатаалах. Сүдрэ хөвлөх техник рүү орцгаая. Сүдрэ хөвлөх техник хийхэд болохоор гарын байрлууд хэрэгтэй. Энд дээр яг 5 байрал хэрэгжилж байгаа. За эхнийх нь бол энэ байгаа. Хоёр дахь нь, гурав дахь нь, дөрөв дахь нь, энэ, тав дахь нь, энэ. Энэ 5 байрыг дараалж хийх юм бол тэгээ чакрага ашиглах юм бол сүдрэ хөвлөх техник амжилттай болно гэсэн үг. Чакрага төвлөрүүлээд Кагабун шинэн житсу. Энэ одоо юу гарч ба. За энэ биш шүү. Дахиад явъя. За хамгийн сүүлээр орлоо. Чакрага төвлөрүүлээд Кагабун шинэн житсу. Янцтай. Энийг болсон байх шүү. Алгаа захив. Пак. За Расинга шат хамгийн ихний орлого. Кагабун шинэн житсу. Чакрага төвлөрүүлээд За болчихлоо. Расинга амжилттай болчихсон. Бай маань бол энэчээ байна заа юу. Энэ нэг юм хоёр карт тавьсан байгаа. Одоо би энийг эндээс оно заа юу. Бай маань бол яг тэнцээ харагдаж байна. 5 метрийн зайтай юм уу? Синган хүрээд бичлэг манд дуслаа залуусаа. Өмнөх бичлэгт дурдсанчлан би 4 гаргаад 100,000 саб цуглуулах төлөвлөгөө боловсруулсан байгаа. Хэрэв бичлэг таалагдсан бол лайк болон сабаа дараад 100,000 хүргэд минь туслаарай guys. Маргааш уулзцгаая.